За сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За өглөөдөө болсон бай. Өглөө би нэг 6:30-гээ босоод. Өнөөдөр ирсэн ажилтаа учраас 6 гэж босоод өглөөнийхөө цаг уучаад. Одоо мандал станц руу явж. Ишлээ их чинь 6:30 гэж босоод 7:20 гэж ажил дээр ирээд. Тэгээ одоо ажил руу явах гэж байна. За өнөөдөр хийх гэж байгаа ажил. Өнөөдөр хийх гэж байгаа ажил дээр би 210 35 мөлөлт мандалын дистанц руу болохоор 35-ын програмын 3 сайхан төв өрөн бэгийн эрэлэн хамгаалтын ажиллагаа болон цэглэгийн үйлчлэгээ чангалаа найдвартай ажиллагаа шалгах тийм ажилтай байгаа. Одоо станц руу зааварчилгаа бариад бүгдээ за ажилдаа орох гэж байна. За одоо тэгвэл станц дээр очиод блог өргөжлөх үү? Тэгээ станц руу орох гэж байна. За сайхан орсон гэж. Сайхан. Ажилдаа авах гэж. Хатар үцээш. Сайхан орсон. За ингээ урсгалцсар болоо. Их зур дэ зах манайх ер нь ажил гарахын өмнө эрүүл мэндийн ажилтнаа тухайн өдөр биеийн байдлаа үзүүлдэг. Даралт, халуун. Тэгээ хэвэн бол ажилдаа гараад тухайн өдрийнхөө ажлыг аюулгүй үүсгэх тал дээр анхаарч ажилладаг. За ямар нэгэн зөөр нь. Ямар нэгэн зөөр авахгүй. Гэж амарсан. Унтах нормосоо 2 цагаар илүү унтаж амарсан. Ер нь ажилтаа үед эрт унтаж, эрт босдог байгаа. Маргаашгаа ажилд төвлөрж найдвартай их юм бол 120 байна. За. Өдөр цагаан ууснаа. цагаан ус. Зя өнөөдөр байлаа. Станглофт өрөн бай 3 сая агаш мэрэгдлийн амралт ажиллаж шалгана. Мөн 35 минутын 3 цагаан агаш тоолорыг шилжүүлж тоолт матаж хийхээр юм ажилладаг байна. За, ирээд юм бол чи юу ярьж байгаа. За, яг тэр харсан зүгч. За, заавал шүү. За. Банат гэж байна. 3 сахны тоол руу шилжүүлэх юм байна тий. Шилжүүлнэ. Яг авчлаа. За, тэнгэр арга хэмжээ бүрэн огцон эзний байранд ажиллах. Гүйд шахтаа бусад бригадын гишүүдэд мэдэгдэж ажил. Угштан хөтөлбөрийн 1-р стеншны бүх тооногдол хүчтэй анхаарч ажил. Гаргасан гүйлийн хэлхийг оруулж гүйлийн хэлхийг задгаа орхихыг хориглоно. Угштан хөтөлбөрийн 3 цагаан арга шумын тоногдын нэр хаягийг сайтар хянж тулгаж ажиллаа гэж. За хаалт нэшлэлтний цаан гарч ажлыг хориглоно. Ажил дуусны дараа ажлын байр хөтлөх гэж өгнө. За. За би ичиж багжаа бэлдээд эргээ мэдэгт багжийнхаа өрөө мэдлэг шалгаж. Тэгээ ачтын 200 аваад тэгээд тусдаа. За тэг. За цуцгаа ич.
За манай Ирлээ цэцрийн бригад маань болохоор урсгал цэцрийн ажилд авах гээд станцаас ажлын байр үлдсэн. Ажлын байр манай ажлын хариуцлагатай гүйцэтгэгч нар хүлээж авч тухайн ажил дээр бэлдсэн байрыг гурван сайхан. Өнөөдөр битэрийн ирлээ хамгаалт цэвэрлэгээ үйлчлэгээ чангалгаа үзэх хийх ажлын нэг гаргалгаа маань болохоор 35 хөнгөлөлт тийм гурван сайхан агарын шугам бай. Энэ оногт дээр бол ажлын байр бэлдээд бүрэн бэлдээд ажил авахд бэлэн болцоо гэсэн. Шуус шинжнээ таслаад эрдлийн гээфэ тавигдсан байна. Дараачийн хүлээж авах ажлын байр болохоор өрөн бэ те. Өрөн бэ болцсон. Гурван сайхан ингээд нэршилтэй солигдохоо. Одоо панел дээр ч гэсэн нэрээс тий. Энийг нэр аяг нь яаралтай солихгүй бол дараачийн ирлээ авалт цэвэрлэгээ үйлчлэгээ чангалгаа аюурдагч тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг манай ирлээ хамгаалтын бригад шалгах хоёр дахь гаргалгаа маань болохоор энэ байна. Бид нар яах ч ирлээ хамгаалт шалгаад байгаа юм бэ гэдэг нь болохоор тоноглолын найдвартай ажиллагаа болов насжилт удаан эрчим хүчийг найдвартай үр ашигтай удаан жил дамжуулахын төлөө жилд урсгал цар гэж хийгддэг байгаа. Манай ажлын бэлтгэсэн ажлын байр болохоор энэ талд 100 гаруй талд нь байгаа. Бэлтгэсэн ажлын байрны хажуу талд болохоор зэрэгэлдэх тоноглол маань болохоор хүчлэлтэй байгаа учраас манай диспетчер инженерүүд ээлжийн техникч монторуудад зааварчлага үүрэг даалгавар өгөө зэрэгэлдэх хүчлэлтэй тоноглолуудад хаалт ташлт хийгээд ингээд андуурч орхоос сэргийлсэн ингээд хаалт ташлт хийгээд бэлэн болсон байна. Одоо ингээд татгшоо орж ажлын байрны панелын дээрх панов огсралт, стенд огсралт тэгээ багажны бүрэн бүтэн байдлыг шалгах ажилдаа гарах бэлэн байдлаа явж бөөндө хангацгаая. зүгээр л шүү дээ. Тий, дээрээсээ стендийн огсрал. Энийг юм заавал хийх хэрэгтэй. Схем нь л та. За би гар багж паноо эхний ээлжинд гүйдлийнхээ үг холбоод өгч тий. Тэнд өгсөрчөө. Тэгээ би гарч гадна цэвэрлэлийн үйлчлэгээ чангалгаа хийчихэд тэгээ орж ирээ хоёлаа хамтдаа ирлээ хамгаалтынхаа ажиллагааг шалгая тий. За. Хошиндан өнгөлөлтийн 3 сайхан агарын шугам дээр 240-оор гүйдэлж шахах ажил дээр ажлын багж огсралт хийгдэх гэж байна. Хамгийн нэгдүгürt мэдээж ажилд гарахын өмнө бол тухайн ажилтаа ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээс зааварчлага тухайлсан зааварчлага станцаас өгж байгаа зааварчлагыг авсны ар дээр өөрийнхөө ажлын хувцас иж бүрэн өмссөн байдал аюулгүй байдлыг хангасан өөрийнхөө эхний ээлжинд дараа нь болохоор ажлынхаа бүрэн бүтэн тухайн ажлыг хийхэд стандарт норм хангасан тий хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан тийм багаж хэрэгсэл бүрэн зөв ашиглалтын зааврын дагуу ашиглагч дээр анхаарад тэр бүгдийг шалгасныхаа ар дээр тухайн ажлынхаа
хийх гэж байгаа онцлог тоомороод ажлын байраа өгсөрнаа. Энэ хүү багж маань болохоор Т200 хоноо анх төгшөл 2 төгшөөр гүйдэл шахдаг багж маань байгаа. За бид эхнээс нь хуран сайхны үндсэн хамгаалтыг болгохын тулд гүйдлийн холболт хийн. Гүйдлийн холболтыг за 2 төгчөөр гүйдлийн хэлхээ багжнаас гүйдэл шахах учраас одоо гүйдлийг холбох гэж байна. За пац хооронд холбочих. Энэ хүү гэлэм сая стикертэй гэлэм бид нар бол за ихчлээ стикертэй гэлэм лээдээ тусгаарлаж байгаа. Энэ болохоор анхдагч гадна талаас ирж байгаа гүйдлийн холболт. Бид нар болохоор гадна талаас ирж байгааг тусгаарлаж стикерээс ингээ хоёр холболтыг хоёр дэш нь болгож. Яг тэгвэл гадаа шугам болон гадаа гүйдлийн трансформатор төр Срэмбер гэдэг болоо ажил хийж байгаа тохиолдолд гадагшаа гүйдэл шахах учраас урьдчилан сэргийж хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахын тулд бид нар гадагшаа гүйдэл шахах зөвхөн ирлээ талтаа гүйдэл шахна гэж стикертэй гэлэмний стикерээр нь гаргаж ирлээ талд нь холболтоо хийсэн байгаа. Одоо ингээд гүйдэл шахаж ирлээ хамгаалж шалгахад бэлэн болсон байна. Манай ирлээ хамгаалт гэдэг маань ер нь бол нэрээр ярих юм бол одоо мис заслын юм хамгийн найдвартай ажиллагааг хангаж яадаг учраас өндөр шаардлага тавигддаг. Тэгээ одоо багаж системд өгсөрсөн миний дараач хийх ажил болохоор гадаа гарч гадна цэвэрлэгийн үйлчлэгээ чангалгаа гадна тоноглолын найдвартай ажиллагааг хангахын тулд гадаа гарч ажлын үүрэг гүйцэтгэнэ. За бүгдээрээ гарцгаа. За одоо би гадна талбай дээр ажлын байран дээр цэвэрлэгийн үйлчлэгээ чангалгаа хийх гэж байна. Тоноглолынхаа перватанд за энэ нүлээл гэж байгаа учраас манайх говь нутаг болохоор хавар наамартаа шорон шуурга их байдаг. Тийм учраас энэ тоноглолын дотор байгаа зүйл рүү нунтаг тийм элс шороо тоосчл ихтэй. Түүний бол бас энэ түлхүүр гацах одоо шуурхай ажиллагаа хийж байгаа үед алсаас явахгүй тий. Тэгээ заавал баргээд ирж засварлах шаардлагатай болдог. Тэрнээс өрсөн сэргийлж манайх урсгалцсараар ингэж тоосыг үлээж тоноглолын төрхөөр блок контакт нь автомат моторын удирдлага бүгд хэмээг ингээ хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд тоос шороог нь үлээлгээд түүний араас болохоор чангалгаа хийдэг. Тухайн үзүүр бас суларцсан тий контакт авахгүй нийлэхгүй байх учраас урчин сэргийлээд манайх нэг үрчлэн чангалгаа хийдэг байгаа. Ер нь бол аюулгүй ажиллагаа гэдэг маань бол хүн болгоны оролцоо. Одоо баригад бие биедээ байнгын тасралтгүй хяналт тавина гэдэг
тэрмээр болохоор яагаад тийг заагаад байгаа юм бол аюулгүй ажиллагаа хүн болгоо аюулгүй ажиллаж ш. Тухайн ажлын бүтээмж гарч ирнэ. Нэг ажилтан тэрэн дээр хайхрамжгүй хандах, тухайн ажлын бэлтгэсэн байрыг нэр хаягийг уншихгүй алдаа дутагдал гарах. Тэрнээс л ер нь хүний аюулгүй ажиллагаа эхэлнэ. Өөрөөсөө ажлын хувцас ижбүрэн өмссөн, аюулгүй стандарт зааврын дагуу багаж хэрэгслийг ашиглах тэгэх юм бол тэр болгоныг л яг стандарт нормын дагуу цаанаас өгсөн зааварчилгаа үүрэг даалгаврын дагуу Адын дүрмийг чанд мөрдөж ажиллах ёстой байдаг. Хүмүүр хаб ажилтан байгаа. Бүгдээрээ аюулгүй ажиллацгаая. За, цахилгаан намжуулах үндэсний сүлжээ говьмсын салбарын хабын орон тооны бус зөвлөлөөс сарын 1-ийг тохиолдуулан аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа блогийг хүргэж байгаа. Тэгээд манай блогт оролцож байгаа эрэлэн хамгаалалт автоматик хэмжил туршилтын албаны эрэлэн хамгаалалт автоматикийн мэдээлэл лувсын иштэй одоо ингээд төр завсарлагаанаар уулзж байна. Ингээд та бүхэндээ лувсын ишээ одоо ажил мэргэжлийн талаар сэтгэлийн сонсё. За, говьмсын салбарт хэдэн жил ажиллаж байна? Говьмсын салбарт би 2017 онд төгсөж ирээд ороод одоо хүртэл нийт 9 Одоо баг 10 жил хэрэг явж байна тийм. 10 жил рүүгээ явж байна. За. Одоо энэ цахилгааны байгууламж, цахилгаан намжуулахад ажиллахын одоо юу гоён чамд юу тэгээд өөрийнхөө ажил мэргэжлэр одоо хэрхэн бахархдаг талаараа яриач. За, мэдээж бол бахархах штий зүйлгүй л одоо айл үүрх болгон орон нутаг хөдөө суурин аймагт цахилгаан эрчим хүчийг хангаж байгаа гэрэл гээтэй байлгаж байгаа гэдэг бол тэр үл мэдээж бахархах штий зүйл. Тэрүүгээр би маш их бахархаж явдаг. Миний байгууллагт орсон хамт олон нийт ажилтны сэтгэл байгаа байдал ер нь их гоё манайх нээлттэй. Тийм хамт олон. За, одоо нөгөө талаараа нөгөө ажлын орчин нөхцөл те одоо хүнд хэцүү зүйл нь юу вэ ажлынх нь? Хүнд хэцүү зүйл гэвэл за яг хөө их ер нь өвлөөр нэг жоохон ийм өвл жоохон хүнд бастаар явах юм уу те? Бастаар ер нь бол нэг хүнд нөхцөл бол гайгүй. Бид нөр өөр ингээд цагийн уялдаатай холбоотой ажилладаг болохоор. За, одоо энэ өөрийнх нь ажлын одоо энэ байгаа байдал орчин нөхцөл энэ зүйлийг маань гэр бүлийнх нь хэрхэн хүлээж авдаг уу, ойлгодог уу, дэмждэг үү тэр талаар ярьж. За, мэдээж тэр гэр бүлийнхэн бол нэгдүгээр угаасаа миний хийж байгаа ажлыг ойлгоно. Яг тэгвэл миний өөрийн сонгосон мэргэжил ар гэрээ авч явж байгаа байдал. Тийм учраас манай гэр бүлийнхэн бол намайг бол 100% дэмждэг. За. Одоо энэ нэг 4-р сар маань нэг хаби сар байгаа штэ тий хаби. Одоо манай хаби орон тооны бус зөвлөлөөс ажилтнуудыг яг урсгал засварын үеэр ажилтаа танилцаад аюулгүй ажиллагаа нь ямар хөө байдаг талаар та бүхний сэтгэлийг сонсоо. Тэгээд бас нөгөө аюулгүй ажиллах талаар уриалж байгаа. Тэгээд салбарынхаа болон компанийнхаа нийт ажилтнуудаа хандаад хабийн талаас одоо нэг тийм гоё уриалга хэлээч. За, уриалгаггүй хүн болгон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж тий эрүүл сарал бүгд эрч хүчтэй бүтээлчээр ажиллаарай. Тэгээд бүх ажилдаа хаав шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Бүгд нь ажлын амжилт хүсье. За, баярлалаа. Урсгал засварын ажилтнанд амжилт хүсье. За, баярлалаа. Астаа бодчих чинь миний найз. Станцд 14 цаг болж байна. Тэгээд бригад маань өдөр цайныхаа цагийн дараа эргээд ажилдаа орсон байна. Тэгээд эрэлэн хамгаалалт автомат хэмжил туршилтын албаны эрэлээний маань тэр лувсын ишээс ажлын явцын талаар асууя. За, одоо юу хийж байна? За, манай явц ямар хөө байна тэр талаар. ажлын явц одоо 60% явж байна. Өнөөдөр би болохоор уран бэ 3 сайхан дээр орсон. Уран бэгийн эрэлэн хамгаалтыг шалгаж одоо 3 сайхан эрэлэн хамгаалтыг шалгаад ажлын явцсан. 3 сайхных дээр бол 40% явж байна. Нийт ажлын эзлэхүүний хувьд бол 50-60% явж байна. За, эрэлэн хамгаалтыг шалгахад ер нь одоо аюулгүй ажиллагаа талаас юуг анхаарах вэ? Одоо ямар ажлын дараалалаар чи эрэлэн хамгаалтыг шалгахад аюулгүй ажиллагааны дараалал тэгвэл эхнээс нь хүн өөрийнхөө аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээр шалгасан ажлын явцыг зүгээр өмссөн. Каск бэйлийн хамгаалах хэрэгсэл. Хоёрдугаарт тухайн багажныхаа одоо гүйдэл шахах фоно, аптирк бүх юмны найдвартай ажиллагаа буюу норм стандарт хангасан багаж хэрэгсэл ашиглана. За. Өнөөдөр одоо ингээд 3 сайхан агарын шугам дээр
Тэ манай баригад болохоор 3 сайхан агарын шугам дээр одоо ороод өнөөдрийн ажил дуусах байгаа. За. Урсгал цэцүүрийн ажил нь болохоор 9 хүртэл үргэлжлэн тий. Урсгал цэцүүрийн ажил манайх 13 ултар үргэлжлэн. За эрлийн хамгаалалт талаасаа урсгал цэцүүрийн ажлыг хийснээр ер нь ач холбогдол нь юу вэ? Одоо та бүхэн одоо ямар юунаас сэргийлж урсгал цэцүүрээ гүйцэтгэж байна? За эрлийн хамгаалалт талаасааг бол ерөөсөө мэдээж бол манайх л эрчим хүчгүүрээс ихтэй найдвартай дамжуулах. Эрлийн хамгаалалт бол талаас бол тасралтгүй найдвартай удаан дамжуулах. Тэгээд хоногдлын хэвийн найдвартай ажиллагааг хангах тийм зорилгоор бид нэр жилд нэг удаа урсгал цэцүүр хийдэг байгаа. За урсгал цэцүүрийн ажил нь одоо 6 сарын 9-нд Мандалт дэд станц дуусаад дараагийн урсгал цэцүүрийн төлөвлөгөөнд ямар станц дээр? Дараагийн урсгал цэцүүрийн төлөвлөгөөнд бид 20-оос 27-ны хүртэл 200-110 35 билүүлэлтийн оюутлогоо дэд станц дээр урсгал цэцүүрийн ажилтай байгаа. Өнөөдрийн ажил маань 35 билүүлэлтийн өрөмбө 3 сайхан агарын шугам дээр эрлийн хамгаалтын 2 дэгчлэгийн найдвартай ажиллагааг хангаж цэвэрлэгийн үйлчлэгийг хангалга яаж миний ажлын хүсдэл 100% үнэлэгдэж аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж аюулгүй ажиллалаа. Цаашдаа өдөр болгон аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж ажиллацгаая. Миний ажил дууссан учраас одоо гэр бүл рүүгээ очиж гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж байна. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ. Одоо гэрлүүгээ явах гэж байна. За өнөөдрийн нэг өдрийн ажилтай минь танилцсанд баярлалаа. За та бүхэндээ энэ өрөө минь төргий. За манайх жил болон уламжлуулан захиалдаг хабр сараа энэ өрөөнд аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа гэдэг сурал болоогийнхоо энэ дугаарыг оролцогт эрлийн хамгаалтын монитор лувсын шигээ би хүлээгээ зогсож байна. За ажил бариад ажил маань өнөөдөр дууссан гэсэн мэдээлэл орж ирэнгүүт би гэрийнхэн гадаа өрөөд ирсэн байна. За цаг одоо бол оройны 19 цаг 20 минут болж байна. За өнөөдрийн ажил маань ингээд одоо 19:20 цаг 20 минутын үед дууслаа. Онцлээсэн аваар ослого амжилттай ажил хийж гүйцэтгэлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд мөрдөж ажиллалаа. Яг гэртээ хамт орцгоо ямар ч лээсэн бүрэн бүтэн гэртээ ирсэн. За юу юм бэ? Шанс нөө. Ашиг